цааны өрхөм хүндэт үзэгчдээ та бүхэндээ энэ орой мэнд хүргэе. Өнөөдрийн хинтийн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Мод тарих үндэсний аян манай аймагт амжилттай өрнөж байна. Одоогоор хэрлэн сумын хэмжээнд 10,000 гаруй модны суулгат суулгаад байна. Монгол улсын ерөнхийлөгчийн мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлаг засгийн газрын ногоон хэрэм хөтөлбөр аймгийн засаг даргын 2009 оны 139-р захирамж хэрлэн сумын засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд айл өрх бүр мод тарих аж ахуй нэгж байгууллага төрийн бас байгууллагууд ногоон байгууламж цэцэрлэг саадыг өөрийн нэрмжит болгон тогтчуулах өргөтгөх мөн өөрсдийн байгууллагын орчинд мод тарих тогтчлт хийх цэцэрлэгжүүлэх зэрэг ажлууд аймаг орон нутагт үр дүнтэй хийгдэж байна. Энэхүү ажлын хүрээнд хэрлэн сумын тамгын газраас иргэд аж ахуй нэгж төрийн болон төрийн бас байгууллагын дунд сургалт мэдээлэл тэмцээн уралдааны олон ажлуудыг зохион байгуулж байна. Ногоон байгууламж тоглог орчин сургалтыг хэрлэн сумын аж ахуй нэгж байгууллагуудын дунд явуулж, ногоон байгууламжийг өргөтгөх, тогтчуулах, анхан шатны мэдлэг олгох, хөрс бэлтгэх, цэцгийн үрсэлгээ хийх, цэцэрлэгжүүлэх, өвчин хортонтой тэмцэх талаар мэдлэг олголоо. Одоогийн байдлаар хэрлэн сумын хэмжээнд нийт 10,000 гаруй мод суулгаад байна. Өндрхан хотын нийтийн эзэмшлийн цэцэрлэг саадыг эзэмжүүлэх зорилгоор өөрийн байгууллагын нэрмжит болгон тогтчуулах уралдааныг хэрлэн сумд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага төрийн болон төрийн бас байгууллагуудын дунд өнгөрөгч 4-р сарын 1-ээс 11-р сарын 15-ны хүртэл зарласан. Одоогоор байгууллагууд саадыг тогтчуулах, ногоон байгууламжийг сэргээх ажлаа эхлүүдэд явж байна. Тухайлбал биеийн тамир спортын хороо, баруун номгон төрийн бас байгууллагатай хамтран тамирчдын саадыг, ус цагуур орчны шинжилгээний төв байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран усан ориглуур бүхий саад, мөнхөх толб төрийн бас байгууллага, Ахмад ажтын талбай, Дэлхийн зүүн олон улсын байгууллага, Хэлмэгдэгсдийн хөшөө болон баруун саад гэх мэтээр санаачлан авсан байгууламжаа тогтчуулах мод тарих ажил хийгдэж байна. Өчигдөр буюу 6-р сарын 2-нд хэрлэн сумын хэвлэл мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан инх хариуна хэрлэн сумын байгаль орчныг хамгаалах бодлогын мэргэжилтэн даваа сурнаар энэхүү аяны явцад хяналт үнэлгээ хийсэн юм а. Ихэвчлэн байгууллагууд өөрийн байгууллагын ойролцоох орчны сааталбайг нэрмжит болгон авч тогтчулж байна. Мөн байгууллагын хашаан доторх орчинг тогтчуулах, ногоон байгууламж бий болгох ажлын хүрээнд зарим нэг аж ахуй нэгж байгууллагууд санаачлагтай ажиллаж байлаа. Ус цагуур орчны шинжилгээний төв нь орчныхоо өнгө үзэмжинд нөлөөлөх үс ажлуудыг хийснээс гадна мод үржүүлгийн талбай байгуулж модны суулгац үргэлжлүүлж байна. Хинти ус компани онцгой байдлын газар зэрэг байгууллагууд хашаан доторх орчноо өнгө үзэмж бүхий сайхан тогтчулсан байлаа. Зүгээр жоохон ойлгоол. За сайн байцгаана. Манайх энэ мөнхөх толбод гэх төрийн бус байгууллагын гишүүд байна. Одоо энэ хэрлэн сумын нийт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сэргээх ийм ажлыг одоо хэрлэн сумын засгийн тамгын газраас зохион байгуулж явуулж байгаа. Энэ арга хэмжээнд бид энэ эрчлөөний хөшөө танктай талбайг нэрмжит болгож өөрсдийн нэрмжит болгож аваад одоо тэгээд тогтчуулах, цэцэрлэгжүүлэх ажлаа одоо хийж байна. Ямар ажил? За энэ одоо яг талбай хэсгээ тойруулж шархвайс гэдэг модоо тарьж байгаа. Тэгээ бас энэ урд талбай хэсгээ зүлэгжүүлж байна. Мандлуудад цэцгээ тарьж суулгаж байна. Ийм ажлуудыг за одоо 2 мандал байгаа. Бас зүлэгний талбай 2 хэсэг тусдаа талбай байгаа. Тэгээд бас энэ дээр одоо орон нутгийнхаа залуучуудыг сайхан идэвхтэй оролцоод сайхан ногоон хот байгуулж сайхан амьдарцгаая гэж хэлмээр байна та. Нэг хэсэг нь ийхүү хөдөлж урайлж байхад огт тогтчлт хийгээгүй байгууллагууд ч олон байсан юм а. Энэхүү аяны талаарх мэдээллийг та бүхэнд дараа дэлгэрэнгүй сурвалжлан хүргэх болно. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч манай аймагт ажиллалаа. And to all of you who have traveled from far to come to this, thank you for coming to this. Засгийн газрын хэрэг эрхлэх газар нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, орон нутгийн цэцэглэлийг дэмжих хөтөлбөр төслөөс бүсчлэн зохион байгуулж байгаа арга хэмжээний зүүн бүсийн сургалт туршлага солилцох үйл ажиллагаа 5-р сарын 12-наас 13-ны өдрүүдэд Өндөрхөн хотод боллоо. Энэ нь Дорн говьд Орнод Сүхбаатар, Говьсөмбөр, Өмнө Говь аймагт орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөрийн идэвхжүүлэгчдийг бэлтгэж, орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр төслийг улсын хэмжээнд өргөжүүлэн хэрэгжүүлж байгаа үйл явц бөгөөд төрийн үйлчилгээ, төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжилтийг хянахад иргэдийн хилцүүлгийг зохион байгуулж, иргэдийн оролцоо бүхий хяналтыг бий болгох, хилцүүлгийн болон хяналтын үр дүнг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал холбогдох байгууллагад хүргэж хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах, үүрэг бүхий идэвхжүүлэгчдийг бэлдэх зорилготой юм а.
Сургалтын үйл ажиллагаанд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хадагтай Сизин өөрийн биеэр оролцож цэнхэр мандал жаргалтхан мөрөн хэрлэн суманд хэрэгжсэн төсөл арга хэмжээний үйл ажиллагаа үр дүнтэй танилцж цаашид анхаарч хэрэгжүүлбэл зохих санал асуудлыг ярьсан бөгөөд төслийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн босголтын ажил үйл ажиллагаанд үнэлэлт өгч сэтгэл ханамжтай бутсан юм а. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт сандаг очор нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн засаглалын менежер Даваад улам орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр төслийн үндэсний зохицуулагч Лувсан Жамц нарын удирдсан Өмнө говь, Дунд говь, Говь Сөмбөр, Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сүхбаатар, Дорнод говь аймгийн холбогдох албаны хүмүүс хамрагдсан сургалтын хүрээнд Өндөр хаан хотод орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр төслөөр хэрэгжсэн ажилтай танилцж харилцан туршлага солилцсон бөгөөд Хэрлэн сумын багийн иргэдийн дунд хилэлцүүлэг зохион байгуулсан хөтөлбөрийн зорилтыг тодтогхон хэрхэн үр дүнтэй хэрэгжиж байгааг харуулсан ажил боллоо. Сүүлийн үед зам тээврийн осол ихээр гарч эрдэнэт хүний амнаас эрсдэж байна. Энэ талаар бид аймгийн замын цагдаагийн тасгаас мэдээлэл авлаа. Уран талаан цаг ирж иргэдийн амралт зугаалга аялал гээд хөл хөдөлгөөн ихсэнтэй холбоотой зам тээврийн осол аваар сүүлийн саруудад нэмэгдэж байна. Он гарсаар аймгийн хэмжээнд зам тээврийн аваараар амнасаа алдсан иргэдийн тоо 10 гараад байна. Зам тээврийн осол аваараар амнасаа алдагчдын судалгааг дэлхийн хэмжээнд гарган нэгдсэн үндэсний байгууллагын дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2011-с 2020 он хүртэл зам тээврээс шалтгаалan гарч байгаа ослыг бууруулах урт хугацааны зорилт тавин ажиллаж байна. Дэлхийн хэмжээний судалгааны дүнгээс тээврийн хэрэгслээр нас барагчдын 40% нь хамгаалах бүс хэрэглээгүйтэй холбоотой байна. Манай улсын хувьд 80-аас 90% нь хамгаалах бүсийг огт хэрэглээгүйгээс амнасаа алдаж байна. Мөн согтуугаар жолоо барих, хурд хэтрүүлэх, автомашин ердийн хэрэглээ болсон өнөө цагт жолоодөгчийн нас залуужиж байгаатай ч мөн холбоотой юм а. Өнгөрч 4-р сард хийхэд Галшар суманд согтуугаар жолоо барьсан мотоциклийн 2 аваараас 3 хүний амнаас ирсэн. Дуутын даваанд согтуугаар жолоо барьснаас автомашины аваар гарч жолооч нас орсон. 5-р сард Хэрлэнгийн гүүрэн дээр аваар гарч 1 хүн амнаас алдсан. Улаан эрэг газар халтаргаатай замд хурд хэтрүүлснээс 1.6 настай 1 хүүхэд осолдсон. Цэнхэр мандал суманд хурд хэтрүүлснээс 1 хүн ам осолдсон зэрэг тээврийн хэрэгслээс шалтгаалan нас барагчдын тоо нэмэгцээр байна. Хэдийгээр өглөө бүр орон нутгаас Улаанбаатар чиглэлтэй 56 хүний суудалтай автобус нийтийн тээврт явж байгаа ч хажуугаар нь бүртгэлтэй бүртгэлгүй амны албаны таксины үйлчилгээ хот хооронд зорчигчдыг тээвэрлж байна. Аймгийн замын цагдаагийн тасгаас шугамын автобусын тоог нэмэх талаар асуудал дэвшүүлээд байгаа ажээ. Иргэдийн зүгээс аль болох амь насны даатгалыг хийлгэж шугамын автобусаар зорчих, жолооч нар маань ч үүрэг хариуцлага ухамсарлаж замын хөдөлгөөнд оролцох нь зүйтэй юм а. За одоо зуны дэлгэрт сахилж аялал нууц зугаалга жуулчлалын цагаас учраас хөдөлгөөнд оролцож байгаа нийт иргэд хөдөлмөрчд маань хөдөлгөөний аюулгүй журам сахилж зам хөдөлгөөнд дүрм чанцах хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн тасгаас анхааруулж байна. Одоо манай Хинтийн нутаг бол Чингис хааны үлгийн нутаг гэдэг. Хоёр дахивэл одоо энэ жил 90 жил энэ наадам ихтэй энэ утгаараа бол хөдөө зорьсон машины цууд асрахгүй. Тийм учраас бол энэ дээр л та бүхэнд анхааруулж байна. Та бүхэнд өнөөдрийн Хинтийн мэдээллийн хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа.